Пүү чи одоо тэгэхээр бүр Playboy-ын студийг үзснээр дахиад Sandbox-тэй Playboy-ын газар дээр очиод яг зөв. Яа. Даад гэж бодлох нэ. Самбат цаано та бүхний гэр бүлийн шуун Томс гэлээ. За тэгээ сайхан наацсан байх гэж найдаж байна бүгд. За амралтын наадмын хугацаанд ер нь юу болсон бэ гэд 7 хоногийн мэдээгээд энэ томилсон. За хамгийн сонирхолтой үйл явдлууд нь Elon Musk-ийн гаргасан шийдвэрүүд байх шиг байна. Elon Musk хүү Tesla хүү. Зайлшил юм да. Зайлшил юм да тий. За тэгэхээр мэдээж Twitter-ыг авнаа гэд 44 тэрбумаар худалдаж авнаа гэд мэдээ гарсан. Үүнтэй холбоотойгоо Doge-ийн үн ихсэндээ өсөж исэн. Харин энэ хүү за амлалтаасаа буцлаа гэж хаашаа ямар ч байсан татгалцсан байгаа. Татгалцсан шалтгааныг бол Twitter-ээс энэ танаа дээр үнэтэй спам болон scam аккаунт тэр их байдаг вэ? Тэр мэдээлэл өгөөч гэдэг баг 2 сарын хугацаанд бид нар хүлээсэн. Хариу өгөөг учраас энэ шийдвэрээсээ буцлаа гэж тайлбарласан байгаа. За Twitter-ийн удирдлагын зүгээс болонгод угаасаа зарах шийдвэрийг дэмжсэн байсан. А тэнгуут тань энэ ингэж хэлсэхэн дараагаар болонгод бид нар Elon Musk-ыг шүүхтнэ. Хуулийн дагуу арга хэмжээ аавна. Яг бол зангачж байгаа учраас. Зангасныхан төлөө. Тий, зангасныхан төлөө. Окей. Тэгээс нөгөө Twitter-ыг нөгөө илүү хямдруулж авах гэдэг нэгсэн хар төрөлтэй. Тий, тэр бас байх боломжтой. Яагаад гэвэл тухайн үед чинь 1G-ийн $54.2 одоо нийтээ 44 нэр хүмүүс шүү дээ. Одоо нэг хувьцаанд 3681 байгаа. Тэр үеэс нэлээд онцсон байгаа гэсэн үг. 30 Elon Musk-тай холбоотой бас Tesla-гийнхан биткойнаа зарсан те. Хэдэн хувийн эдэн сар зарлаа. Tesla-гийн 2 дугаар хөтөлбөрийн тайлан гарсан. За нийт эзэмшиж байсан биткойнхоо 75%-ийг 936 саяар зарсан байсан. За дундаж үнэ нэг $28,000 орчим. Тэгэхээр нэлээд алдагдaltaй зарсан байж болох байгаа те. Яг хэдээс нэг мэдэхгүй л те. Тэрсэн panic seller болсон байгаа. Хэрвээ чи Elon-оос илүү ийм diamond hand бол барыг лайк дараагаа гэдэг нэг пост явуулсан тэр бүр амар хандлаж ирсэн те. За тэгээд яагаад ийм юм хийлж вэ гэдгсэн чинь Elon Musk бас л нөгөө нэг юу өдөртөх зөвлөлийн уулзсан дээр хэлж байгаа. За яг энэ шийдвэр бол Хятадтай холбоотой. Хятад ингээд ковидын карантин гэдэг зүйлийг зогсохгүй үргэлжлээд яваад байна. Энэ тодорхойгүй байдлаас сэргийлж бид нар байлгах бэлэн мөнгөний хэмжээг ихсэхгүй болохгүй байгаа. Тийм учраас 75% зарсан 25% нь бол байж л явж байгаа. Гэт хэлээд байгаа. Бэлэн кэшфтэй учраас биткойн зарсан байна те. Энэ нөрөө биткойнд итгэдэггүй гэсэн үг биш үү? Тийм, ер нь бол биш гэсэн үг. It's not worth it on Bitcoin гэд хэлсэн байгаа байхгүй юу? Биткойн муудаа бид нар зарсан юм шээ. Ердөө хитэн төслөд тодорхойгүй учраас сэргийлж үүднээс энэ зүйл хийж байгаа шүү гэдэг чинь. Зөв. Окей. Өөр сонирхолтой юм дээ. Зөвөр сонирхолтой гэвэл за энэний дараа мэдээж Doge ханш унсан. Гэхдээ Doge дээр болонгууд шинжилэл орж ирээд Google-ийн шинжилэл багарсан, хурдан нэмэгдсэн гэдэг онцлог үзүүлэлт байгаа. Хэдүүдээс үзүүлэлтөө сайжирсан. Elon Musk өөрөө нэг retweet хийгээд шинжилээ үү гэсэн юм. Тийм байлээ. За үүнээс цаашлаад одоо ер нь биткойн өсгөнд хин хамгийн ашигтай вэ гэдэг зүйл яригдж эхэлж байгаа. Тань ашигтай. Америкт юм байлээ. Яг гэвэл нийт майн хийх хүчнийх нь 37.8% нь Америкт байгаа. Дээрэс нь шинээр суйрлаж байгаа биткойны ETM-ийн 8 нь за бараг 9 нь дандаа Америкт байгаа юм байна. 19. Тий. Тэгэхээр Америкт л илүү биткойн крипто гэж хэрлээд байна тийм үү? Тэгвэл би нэг асууя. Крипто сая хэсэг өслөө шүү дээ. Энэ юутай холбоотой гэж бодож байна. За энэ дэр ийм юм яригдсан. Одоо ингээд зөндөө олон компаниуд дампуурсан шүү дээ. Ерөөдөө Tesla биткойноо 28k орчим зараад 3EC гэдэг hedge fund болонгот 23% орчим дээр liquidate болоод гэсэн ч аахгүй. Ингээд хөрөнгө одоо ингээд бүхэнгөө зараад үргэлжлүүлэлт нь бүхэнгөө зарсан гэдэг нь 23 гэдэг. Tesla зарсан слайд энэ үнээр ирсэн байгаа гэж байна. Гэхдээ одоо ингээд зөндөө олон компаниуд дампуурж байгаа гэсэндээ тий. Одоо Salesforce байна, 3AC байна, Voyager байна тий. Одоо ZMax гэдэг бирж мэж бас байна тий. Тэгэнгუთ зөндөө олон компаниуд гарч явж байгаа ч гэсэндээ 17 онд харах юм бол баг компани байхгүй байх үед топ нь 23 байсан тий. Одоо эднэрд дампуусан ч гэсэн цаана зөндөө олон компаниуд байна. Тэнгууд дахиад 23 одоо 20 орчимд ирж байна гэдэг чинь энэ local bottom байх магадaltaй юм шүү гэдэг зүйл яригдчихэж байгаа. Гэхдээ энэ бас бодиттой байж болно. Бодлаач байж болно. Баг компани байх хахад дээд ханшил 23k байсан шүү дээ. Одоо ханш буцаад 23k дээр ирэхэд их компани дампуурлаа зарлж байна тий. Тэгэхээр энэ магадгүй өөрөө эргээд шал байж болох юм аа гэдэг үнцэг магадгүй маань гэсэн үнцглээ юм тийм үү. Гэхдээ сонирхолтой датаас байна шүү. Тэдээс нэг чипэг үн буурж байгаа. Тэгэхээр нэг майныг тийм боломжууд нэмэгдэж байгаа гэсэн үг. Дараагийн хаалмын хүртэл. За дээрэс нь юу? Нэг л чипүү яриа тоглоомын салбарлаа орсных. Matic-ийг дуртахгүй болохгүй. За Matic-тэй сонирхолтой юмуд юу болсон бэ гэх тэгэнгუთ
хуучин Luna дээр байсан Luna ecosystem дээр байсан одоо Lunaverse байна. Derby Stars, One Planet тэргүүтээ 48 одоо Luna дээр байсан гайгүй гэж явжсэн төслүүд бүгд Matic руу шилжсэн байгаа. Matic өөрөө хурдан гэдэг утгаараач тэр юм уу. Тэгээд дээрэс нь Disney-гийн хурцсуур хөтөлбөр гэж байгаа. За энэ шалгаснараа Disney-гээс одоо mentorship зөвлөгөө авна. Тэгээд дээрэс нь тодорхой хэмжээний санхүүжилтүүд бас өгөх баг. За энд шалгасан Disney-гийн хурцсуур хөтөлбөр шалгарсан одоогийн байдлаар цорын ганц блокчейн төсөл нь өөрөө Matic болоод байгаа. За бусад энэ хурцсуур хөтөлбөр шалгарсан веб хурналтай холбоотой төслүүд нь болонгууд AR хөгжүүлэх ч юм уу, Metaverse хөгжүүлэх төрлийн төслүүд байгаа. Гэхдээ блокчейнтэй холбоотой биш юм л. Тэгээ Luna шатсан ч Luna дээр байсан төслүүд бол бас нэг Matic Polygon дээр очиж нэг харагдах гарсан байгаа юм те. Тэгэхээр яг хэр байж чадах уу, хэр сонирхолтой юм хахал үлдлээ гэдэг шиг. Тэгээд Disney ч өөрөө угаасаа бас Metaverse сонирхоод байгаа шүү дээ. Тэгээд хүмүүстээ блокчейн төсөл ганц бизнес болуулсан. Тэр нь Matic байна те. Тэгээд Matic цаашаа өсгөх юм билүү? Тийм үү. За, Matic-аас явуулмжлуулаад нэг тоглоом ярихад Sandbox айлтурчи. За, Playboy юу вэ? Playboy гэж төлөдөг шүү дээ. Playboy Mansion юун дээр Sandbox дээр газартай болоод өөр ингэсэн бас Metaverse-ийн жижигээс хөгжүүлж байгаа юм байлээ. Пүү өчиж одоо тэгэхээр бүр Playboy студийг үзснээр дахиад Sandbox дээр Playboy газар дээр очиод яг зөв. Яа. Даад гэж болох нэ. Энэс гадна өөр нэг сайн мэдээ байгаа нь Америкийн санхүүгийн болохоор ARK 21 shares Bitcoin ETF-ийн хүслээ өгсөн байна. Тэдний шийдвэрлэх хугацааг нь бол хойшлуулсан. 8 сарын 30 болгож хойшлуулсан байлээ. Тэгээд өмнө 4-р сард ч тийм. Тэгвэл тэр алдаануудаа засаад ирэхэд сайжлаа явж байгаа л гэж бодож байна. Тэгвэл наад яг ETF мэдээг юу яг юу гэж харж байна. Яг зөвшөөрчлээ. За Америк секс зөвшөөрчих юм бол магадгүй тэр bear market-ийг эргүүлэх мэдэн байж болно. Тэр нөгөө нэг CPI янз бүрийн макро юмнуудын тооцохгүйгээр бол нэлийн том мэдээ болоод байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ унттай зах зээлийг бас гэрэлгээ явуучих юм. ETF мэдээж магадгүй гэж ихэнх хүмүүс үзэж байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс үзэж байгаа нь өөрөө бас аюултай. Ихэнх хүмүүс үзэж байхад нь бас зөрж ашиг хийж байгаа газрууд айгүй олон байдаг учраас масс сэтгэл зүйн эсрэг том тоглогч нар ч арилж яадаг учраас тэн дээр сунж магадгүй. Гэхдээ яг SEC гэдэг утгаараа нэлээ ETF гэдэг утгаараа нэлээ ашигтай байж магадгүй. Хугацааны цагс мэ 8 сарын 30-нд байна. 8 сарын 30. За хичээлийн шинэ жилдээ холбоотой л нэг амар юм болох ч магадгүй юм байна. Нэрээ бас юу байсан. За энэ энийг сүүлийн мэдээ болгоч. За Солонгос улсад нөгөө нэг крипто дээр 20% одоо криптоос олсон ашигаас нь 20% татвар авна. Энийг 23 оны 1 сараас эхлээд хүчин төгөлөг болохоор байсныг хойшлуулад 25 оноо болгоцсон байл. Татврын газар нь дараа нь мэдээлэл хийсэн байх шиг байсан. Тэгээд эднээс гадна Германч угаас нэг криптод амар илэгтэй болсон байгаа шүү дээ. Хэрвээ та өнөөдөр биткойн холдож аваад дараа жилийн яг энэ өдөр гэхэд ашиг хийсэн байх бол энэсээ татварлах шаардлагагүй. Тэгээд жилийн хугацаанд бол тэгээд амар ашиг хийдэг хүмүүс бол Германд очиод сайхан татваргүй амьдч болохоор л. Тийм. Гэтэ крипто болсон шүү дээ. Гэхдээ Монгол ч гэсэн одоо татваргүй байгаа. Тийм. За Монголд харин ямар сонирхолтой юм бэ? Монголоор Монголд Cardano-гийн ивент болсон. Charles Hoskinson болон түүний нөхөд ирсэн. Тэгээ Shangri-La'д нэг Монгол NFT-тэй хамтраад Spirit of the Valley гэдэг NFT-тэй хамтраад нэг ивент хийсэн. Ирсэн 350 хүндээ Spirit of Valley-гийн бас Cardano-тай хамтарсан тусгай NFT-г бас ирсэн хүмүүстэй бэлэг болж өгсөн байна лээ. Тэгээ хоолой ивент дээр Cardano юу хийдэг вэ, яадаг вэ? Тэгээ төслийн танилцуулга явсан. Бас нэлийн Cardano нэлийн NFT рүү нэлийн чиглэж орж байгаа талаар бас Tim Harrison баха. Тэр бас NFT хариуцсан хүнээс нэлийн юм ярьж илээ. Тэгээ Адагийн бас хөгжүүлэн дээр Монгол залуу ажилладаг юм байлаа. Тэрс нэлийн кодер нөхрөлөө шүү. Зөв. Тэгээ Монголд нэг юм хүү. За тэгээ Монгол NFT-тэй холбоотой гэсэн. Монгол NFT өнөөдөр 2 цагаас шаталт хийж байгаа. Тэгээ Монголын дугаар гарахад бол өглөө өдөр шатаацсан байж Монголын дугаар яагаад орой гарах учраас Монгол NFT анхныхаа токен burn хийж байгаа. Тэгээ хэдийн хэмжээний burn хийхийг одоо цаг 1 болж байна. Цагийн дараа Монгол NFT-ийн лайв шууд амжуулж явж байгаа юм лээ. Тэрийг магадгүй хүмүүс энийг үзэхэд мэдсэн байх бах. За бас burn хийснээр холбоотой гэснээс бас StorePay 14 хоног бол ашигын тодорхой болон шатаах горимтой байгаа. Хүлийн дараа liquidation-ээс тодорхой хэмжээг аваад шатаагаад байгаа юм лээ. StorePay бас Playtime дээр нэлээд гоё асар тассан байсан. Playtime дээр би зөндөө StorePay маруулж ийдсэн. Яс нэлээд coin hodl хийж байгаа хүмүүстээ бас free drink өгчээсэн яг гоё асар болж байсан. Тэрхүү үйл явдлууд боллоо. Дээр нь Монголд биш нэг асаа. Coin NFT 2 нэг зүйл юм уу? Үгүй, нэг зүйл биш.
Тэгвэл яг Монголд нөгөө виртуал хөрөнгөний үйлчлэл үзүүлэгчийн тухай хуулийг нэг хөл баталсан шүү дээ. Энэ хуулийг яагаад батлах болсон гэж шалтгааныг нь судлаад үзэх юм бол FATF гэдэг байгаа тийм. Монголын нэг хасаа харж салтанд оруулаа гэдэг нэг амар олон улсын хууль юм байна шүү дээ. Тэндээс нөгөө заавал виртуал хөрөнгөний үйлчлэл үзүүлэгчийн тухай хуулийг батлах хэрэгтэй гэдэг шаардлагын дагуу монголчууд баталсан. Баталж явж байгаа сая 6 сая ихээр өнөөсгүүлэр за NFT гэдэг ойлголт дахиад гараад ирлээ. Тэгэхээр NFT дээр чинь дахиад адилхан блокчейн дээр ингээд явд юм байна. Тэгэхээр coin-тойгоо адилхан юм үзээд coin NFT хоёрыг нэг зүйл юм байна гэд хуулийн дээр ойлгож байгаа. Тэгэхээр одоо Монголд NFT хийж байгаа бүх залуучууд, бүх төслүүд яг coin-тэй адилхан хэмжээний шаардлага хангах хэрэгтэй болж эхэлж байгаа юм байна. Боломжгүй шүү дээ гэдэг. Хантай боломжгүй байхгүй. Тэгэхээр яг энэ дээр яг нэг адилхан шаардлага тавьчихсан. Жишээ нь coin бол 30 тэрбумыг за 40 тэрбум, 60 тэрбум, 100 тэрбум ингээд татаа болт хийчлээ. Тэргээр үйл ажиллагаа болж байгаа тийм үү? NFT болохоор өөртөө бүх юм хийчээд хүмүүстэй нэг community янз бүр хийлэг нэмээд зарж байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр дээр яг нэг адилхан шаардлага тавьчихсан. Чанд нэг 4-ийн сандаа хэдэн тэрбум ч юм уу төвчих хэвээр. Тэгээ тодорхой хэмжээний олон шаардлага хангах хэвээр. 300 сая төгрөг тодорхой хэмжээнд байрлуулах хэвээр ч гэдэг юм уу. Тиймэрхүү асуудлууд NFT төслүүдээр тулгарч байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө Монголд гарч байгаа бүх NFT төслүүд ер нь жоохон айгүй хэцүү нөхцөл байдалтай болж гинэ үү гэж би харж байгаа. Тэгэхээр энэ чи яг NFT coin хоёр яг нэг биш юм а гэдгийг тайлбарлуу. Чи юу тайлбарлах уу? За coin бол ингээд явчихдаг. За NFT нь яг энэ хэрэглээ талаас хамгийн энгийн юм баггүй юу? Одоо би ч хамаас нэг биткойн авчаад би ч хамд буцаад нэг биткойн авахд хууль өөрчлөлт болчих шүү дээ тийм. Тэгмээд би ч хамаас нэг NFT авчаад яг тэр авсан юм тэгэл буцааж өгөхгүй бол яг тэр NFT-г одоо юу гэдэг тэр NFT ч орлох боломжгүй учраас зөвхөн тэрийг буцааж ажиллах өргөө болно. Өөрөөр хэлбэл би одоо нэг надад яг уурсан юм чамд нэг бал байлаа надад тэндэж адилхан хоёр бал байлаа. Би айл нэгийг чамд өгөх бол чи мэдэхгүй гэсэн үг шүү дээ. Харин NFT болоод ирэх юм бол 3 бол 3-уулаа ялгаад болчих жоох байхгүй. Тэгмээд чи надад өгснөө буцааж авч ижил хуулийн хөнөөс царж идэм үү. Энгийнээр бол нэг ийм ойлголт л байгаа. Хант энийг бас нэг талдаа яг нэг зүйл юм байна гэж ойлгоод хуульчилсан. Өөр айгу учир дутагдaltaй байгаа. Тэр энэ хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах Монгол NFT хийж байгаа бүх төслүүд бас энэ дээр дуу хоолойгоо өөрөх нь айгу зөв юм байна гэж би хараад байна. Тэгээ Монголд үйл ажиллаж байгаа хэд хэдэн төслүүд рүү бичсэн байгаа. Тэгээ яг ямар асуудал гарч ийн энэ асуудлуудаа бидэнд рүү явуулаарай. Тэгээс энийг шис үзэж байгаа бол ямар асуудлууд байна те. Тэр асуудлаас бид нар рүү явуулах юм бол бид нараас дүгнээд нэг том дүгнэлт ч юм уу гаргая гэж бодоод байгаа. Зөв. Гэхдээ Монголд иймэрхүү тусгаатай тусгай ивент болсон. Ийм л болоо. За юу technical analysis болон шилжихээс өмнө за нэг giveaway-ний мэдээлэл зарлж байна. За Binance-аас Монголын хэрэгсэлтэй зориулаад iPhone giveaway хийх гэж байгаа. За энэ марг 3 дахь 4 дахь удаа хийх нь шүү. Тийм. Тэгээд яг яаж олцох вэ гэдэг доор description хэсэгт байрлуулчихна. Та линкээр дарж ороод yes гэж дараад тэгээд нэг spot $10, futures бол нэг $100 айлж байгаа хэвчтэй. Шинэ аккаунт нээж ашиглах юм бол таны одоо ялах магадлал чи 2 дахин нэмэгдэнэ. Тэр айлж хийсэн хүмүүс ерөнхийдөө нэг тийм суглаа маяг юм өгöd байгаа гэсэн байхгүй юу? Тэгээ тэндээс шалгаруулж байгаа. Тэгээд дээрэс нь шинэ Binance-ийн хэрэглэгчтэй зориулаад бас нэг урамшуул зарлж байгаа. За манай линкээр бүртгүүлэх юм бол та 20 хүртэлх хувийн хөнгөлт арилжаа болгоноос идэх боломжтой. Нөгөө линкээр бүртгүүлэх юм бол та 10 BUSD юм эсвэл 10 тэнцэх хэмжээний биткойн авах боломжтой байгаа. Ингээд сонголтоогоор хоёр линк бас доор байршуулчих. Шинэ аккаунт нэг гэж бол аль нэгийг нь ашиглаарай. За, technical analysis болонгой шууд орцгоё. Technical analysis болондоо тавтай морил. За, Skimon ямар coin дээр ямар шинжилгээ хийсэн бэ? За, илүү шинжилгээ хийсэн л хийжсэн шинжилгээтэй яг яаж хийгээд байгаа гэдгээ жоохон тайлбарлаа явчих тийм. Тэгэхээр ер нь бол наадмын өдрүүдээр Twitter дээр илүү их шинжилгээ оруулсан. За чинь энэ дээр харахад бол bearish pattern bullish pattern үүсчийг харж байна те. Дээр шалгадаг. За энэ цэгээс оролт хийх боломжтой юм байна гэсэн орсон. За явсан. За ингээд дахиад тулж байгаа. Яг хаана тулж байгаа вэ гэхээр таас тулж байгааг харж байна те. Таас дахиад таас болж өнөдөөс сэрэх магадaltaй байж болно гэд харж байгаа. За ингээд яваад байвал энэ шинжилгээг нэлээд их бариад шинжилгээнээрээ дахиад давхарлаад нэмэлт арилжаанд хийсэн байгаа. За энэ дээрээс одоо яг шинжилгээ зөвхөн нэг тал руу биш хоёр тал руу нь харж үзцгээе те. За ингээ харах юм бол дэшиг юм бүсэлцгээ хараад ирсэн байна тийм үү? За ханшиг хоёлоо энийг арилгахчаа. За ингээ ханшиг их ойлгомжгүй харагдаад иж магадгүй анханасаа. За тэгэх юм бол одоо жишээ нь ингээл trend line зурхаас ахуулаад эхлэн гэсэн үг. За trend line-ыг бис хаан зурсан гэхээр за сүүлийн энэ хөдөлгөөн дээр зурсан байсан те.
шиг ингээд за ингээд зурх юм бол энэ өөрөө дэш задардаг паттерн үүссэн байна гэж харж болохоор байгаа. За тэгэхээр эндээс ямар таамаг байж болох вэ гэхээр эндээс long арилжаанд ороод stop loss-ыг ин тавиад арилж байгаа барьж явах боломжтой байна. За дээшээ чиглэлээ харах юм бол ингэж харж болж байна. За мөн энэ дээрээс баталгаа авъя бол дов дэш хөвтсөн маяг харж байна те. Дов эндээс дэш хөвтсөн гараад ирсэн. За ингэж яваад дов дэш хөвдөж очоод дахиад жижигхэн боловчтой нүсээд дахиад стэрсэн байна уу гэж харж болохоор байгаа. За ингээд дээшээ шинжилгээ гаргачлаа тийм үү. Тэгээ ингээд том цаг руу нөрөөд харах юм бол энэ чинь сэрээ зурцсан байгаа лөө. Сэрээ зураг энэ дээр том паттерн зурцсан байна те. Энэ паттерныг дэшээ дахиад стэрж гинөө гэж харж болохоор байна те. Дөрвөн цаг дээр. Тэгэхээр бүр том цагаар нь ингээд харъя гэвэл энд өөрөө маш том сэрээ явж байгааг харж байна те. Доошо чиглэлтэй. Доошо чиглэлтэй сэрээ. Тэгэхээр энэ магадгүй дээшээ тэмүүлэх юм бол хамгийн ихний ойрхон цэг нь бол midline буюу дундлын энэ лайн дээр их боломж байна гэж харж байгаа. За өмнө хэдүүлэл таамаг бүр том цагаар гаргасан бол үндсэн хөдөлгөөн засвар үндсэн хөдөлгөөн гэж орчих боломжтой гэж харж байсан бол одоо засварын хөдөлгөөн дээрх паттерн маань дээшээгээ стрик гэдэг нь яах гэдэг дээр маш эцэгтэй байдал дээр байна те. Ер нь бол доошо чиглэлтэй паттерн таахаа ном дагуу стрих юм бол доошо явна. Харин зүр стрих юм бол нэлийн дээшээ огцон хөдөлгөөн ороод ирэх магадaltaй байдаг учраас хоёр талтай арилж харах нь зүйтэй. За ингээд харах юм бол эндээс доош харилж байгаа хоёлаа харцгаа зөө. Яг адилхан биткойн хааш баг харж энэ болохоор Coinbase дээр биткойн хааш өслөө bearish pattern үслээ задарсан. Дахиад bearish pattern үлээ дахиад задарх уу. За энэ дов эвдсэн маяг харж байна те. Инхээр ханшиг хоёр тал руу гарах боломжтой байгааг харж байна те. Тэгэхээр зөвхөн нэг тал руугаа явна гэж байхгүй. Ханш өөрөө дээшээ доош явдаг учраас энэ дээрээс long хаалаа short нийлээ энд хаах маягтай хоёр талтай арилж хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл зарим хүмүүс нөө спот дээр баахан coin хатгалцсан учраас зөвхөн дээшээ чиглэлийг хараад байдаг. Инхээр нөө short хийж чаддгүй болчиход идэг талтай. За энэ ингээ харъя дээ. Одоо хэдүүлээ харцгаая гэх юм бол цаг хоорондын хамаарлыг гэж чухал байна тийм. Цаг хоорондын хамаарлал хэрэгтэй. За одоо ингээ 4 цаг харах юм бол Ун Java трендтэй тийм үү? Ун Java тренд дээр хитрхи long арилж харах нь өөрөө эрсдэлтэй. Тийм магадгүй энд тренд иргсэн байж магадгүй л дээ. Гэхдээ ямар ч ёроол үзүүрийг олох боломж байхгүй учраас аль талдаа хараад том цагийн тренд бол доошо орж магадaltaй учраас аль болох миний хувьд short арилжааг харж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс харах юм бол за иймэрхүү паттерн үүсэрсэн. Дахиад паттерн үүсчин тийм үү? За энэ бол маш сонирхолтой зэг гэж одоо би ингээд хүмүүст хэлийгвэл энэ айгүй сонирхолтой зэг байна. Эндээс энэ хөдөлгөөн орж ирээд энэ дараад ирэх юм бол унал дараад ирэх магадaltaй байгаа гэж байна тийм. Байх боломжтой. Окей. Харин эсвэргээрээ энэ паттерн зүр зэтрүүл яах вэ? Зүр зэтрэх юм бол дахиад дээшээ чиглэлийн хөдөлгөөн ороод ирэх боломжтой гэсэн. Одоо ингээд харах юм бол энийг импульс гэх юм бол энэ correction байж болно шүү дээ. Тэгэхээр энэ импульс ийш ороод ирэх магадaltaй гэж харж болно гэсэн үг. Ямар ч байсан төлөвлөгөө бол гарцсан байгаа. Төлөвлөгөө бол миний хувьд гарцсан байгаа. Би үний price action буюу үний одоо ханшийн хөдөлгөөн өөрөө аль зэн чиглэл рүү явах нь вэ гэдгийг илэрхийлэх нь шүү дээ. За одоо энэ дээрээс яг сэрээ хэрхэн татгалаар бас цусгаан зордчихжээ те. За хамгийн lower low цэгийг авна. За тэгээд энд high цэг байна. Эндээс юу анзаарах вэ гэхээр higher low. Lower low-оос higher low-ыг хүлээн тийм үү? За ингээд энэ A цэг, B цэг, C цэг үүсчлээ шүү дээ. За эндээс яг энэ одоо хамгийн анхаарах зүйл нь гэх юм бол эндээс сэрээ бүрдэнэ. Энэ лайныг эвдчихэж сэтрээд higher high хийцэн байгаа. Энэ high үүссэн тохиолдолд энэ сэрийг татна гэсэн үг. Энэ бол баталгаа гэсэн үг шүү дээ. Баталгаа гэсэн үг. Энэ цэгийг дээшээ сэтрэн утна. Окей, за энэ сэрээ нэгсэл бүрдлээ гэд сэрээ татчих болно гэсэн үг. За тэгэхээр эндээс бол яг сэрээний дээшээ чиглэлийн бүрдсэн байгаа учраас дээшээ чиглэлийн сэрийн дотор ханшман явж байгаа. За одоо ингээд дахиад харах юм бол шалгасан. За энэ дээшээ сэрээ буцаад ороод ирсэн. Одоо энэ дахиад шалгаж гинүү яаж вэ? 4 цаг дээр харах юм бол ханш энэ 2 цагийн дараа энэ доороо хагдах уу, энэ дээр хагдах уу гэдгийг бас харна гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ сэрээний шинжилгээнд дэйт хийх юм бол за энэ сэрийг яг ажиллаж яах юм бол за midline дээр шалгасан байгаа ярьж байна те. Дахиад энэ доор шалгасан. Магадгүй ороод ирэх юм бол median line дээр хурж магадгүй. За median line дээрээсээ доошоо сэтэрх үү? Эсвэл эндээс дахиад дээшээ сэтэрдэг паттерн зураад дээшээ орж хөвгдгийг тухай буухай бүрдэн цаг тухай бүрдэн хараад явчихна гэсэн. Тэгэхээр энэ маягаар арилжааг хийж байгаа. За ямарчсан наадмаар эндээс
Ямар паттерн үүссэн хэрэг эндээс нэг юм bull flag маягийн. Тэ эндээс нэг bullish паттерн үүссэн. За энд харж байна те. Дахиад энд үүсэж байна. За энд ойлгомжгүй байдал үүссэн байна. За энд харж байна уу? Тэгэхээр ханш өсөхдөө ямар хөдөлгөөн хийгээд байгааг харж байна те. Impulse correction. Impulse дээр нь дэше задардаг паттерн үүсээд, дэше задардаг паттерн үүсээд яваад байсан маржин те. Тэгэхээр эндээс entry, эндээс long, stop loss-ыг тавиад яваад ах боломжтой. За миний хувьд бол median line дээр long арилж байгаа гэдэг бүгдийг хаацсан байгаа. За энэ дахиад дэше явсан ч гэсэн харамсахгүй. Яг харамсахгүй гэхээр энэ дээрээс дахиад зөндөө боломж үүснэ те. Эндээс entry байж болно, дахиад stop loss. Гих зэрэг байдлаар арилжаа шинжилгээтэй хийгээд явах нь чухал байдгаа гэж хэлээ та. Тэгэхээр одоо ягаад зөвхөн биткойн дээр шинжилгээ хийгээд байгаа юм бэ гэж хүмүүс айгу асууж байгаа. Ханш өөрөө айгу унаад ороод ирсэн. Нилээн айцтай байгаа тийм үү? Тэгэхээр бусад альткойнуудын хөдөлгөөн илүү огцом хөдөлгөөн байх талтай. Тэгэхээр илүү суйртай гэдэг үднэс нь биткойн дээр шинжилгээ яваад байгаа шүү гэж ойлгоорой. За ингээд жижигэн ч гэсэн бас ойлгохоор баг зэргийн мэдлэг өгсөн байх гэж найдаж байна. За ингээд усах уу. За тэгээд бидний хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Баяртай. За баярлалаа.